1921 оны 11-р сарын 2-нд Ардын засгийн газар анхны баг сургуулийг нээж Монгол улсад шинэ цагийн боловсролын суурийг тавилаа. 1921 онд цэргийн сургууль, 1923 онд дунд сургууль, 1930 онд цэцэрлэг, 1940 онд Монгол Улсын их сургуулийг байгуулснаар орчин цагийн боловсролын тогтолцоо бүрджээ. 1921 онд хүн амын 90% нь бичих үсэггүй байсан Монгол улс 1970 онд бүх нийтээр бичигдэн боллоо. 1921 оноос Орос, Герман, Франц зэрэг улсад хүүхэд залуус суралцаж эхэллээ. 1922 онд багш бэлтгэх төр курс нээснээр өдгөө бүх шатны сургуульд мэргэжлийн багш нар ажиллаж байна. 1924 онд анх дугаар үндсэн хуульд иргэдийг үн төлбөргүй сурах эрхийг тунхаглажээ. 1925 онд пионерын байгууллага хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх ажлыг боловсролын байгууллагад түшиглэн явуулжээ. Ардыг гэгэрүүлэх яамны сайд Жамин анхны сурах бичгүүдийг зохиож өдгөө 149 нэр төрлийн сурах бичиг хэрэглэж байна. 1963 онд боловсролын салбар анхны бие даасан хуультай болов. 100 жилд үе шаттай шинжилэл хийж иргэдээ баг суурь боловсролд бүрэн хамруулж байна. Боловсролын шин зуунд тавтай морил.